Манай хандаа нэрээ. Лаг мандаг ах юм. Хандаа юу? Шаал царай муутай шүү дээ. Цэрэнд яарматын. Үгүй хамгийн их хамаатай чи улсаа төлөөлөд оролцож байгаа тохиолдолд хамгийн их хамаатай байхгүй. Хөөе. Энэ хүн чинь дэлхийн Месси тэмцээнд орж байгаа хүн биш. Тэгээд ч үнэхээр муулах юм болтохгүй хүний царай руу орж муулах байгаа бол эхлээд өөрсдийнхөө царайныг толон дарах хэрэгтэй шүү. Энэ хараас бэлтгэл хийдгүү хүн байна л да тий. Өөр юм олж юм ирэн тий энэ одоо бэлтгэн. Энд чинь Монголын хамгийн анхны эмэгтэй легионер тоглогчтой. Та ихтгэл төлөвлөгийг яаж мэдчихэв? Үгүй ээ үнэ. Би бүр тим комент бүр 10-ыг харсан юм чи. Хөөе, эргүү чамд өөр ингэсэн тарих байдаггүй мүү? Оо. Гэтэ нэрээ тарих байхгүй болоод л ингэж байгаа шүү дээ. Та нар дунд ч гэсэн их сурвалжгүй шууд ханахуугаар комедид итгэдэг хүмүүс байдаг л бах та. Тий, наа чин тийм бохгүй юу? Яа, юу яриад байгаа юм бэ хаа? Энэ охин чи агуу баян мөнх аврагын ач охин. Дээрээс нь ган тогтох гардийн охин, хүүхэн биш. Хүүхэн штэ, наа чи хүүхэн. Тэгээ хүүхэн чи бүр метр 80 тавтай гэдэг. Би метр 80. Би бол хизээч юм уу доо хамт байх. Йоо, хараал идэсэ билээ. Хөөе, наа хүүхэн чинь хүүхэн гин. Наа охин чи угаасаа чамайг хизээж тоохгүй. Тэгэж та хоёр хизээж уулзахгүй. Угаасаа хүүхдлээ хизээж тарахгүй ч гэж магадгүй. Өөрийгөө юу их юм бодцааргүй л үгүй. Та нар дунд ч гэсэн ингээд хизэж болохгүй зүйлийг болох юм шигээр бодон хүн муулдаг хүн байдаг л бах та. Магадгүй таны эргэн тойронд яг ийм хүн байдаг л бах. Та сайн анзаараарай. Хэрэг байхгүй бол та ч өөрөө ч магадгүй шүү. Гэхдээ та ай хайцгүй дээ. Та аврагдаж чадна. Бид танд 12 жилийн туршлага дээр үндэслэн бичигдсэн молчуудтай танилцсан түүх номыг санал болгож байна. Энэ номыг авахыг хүсвэл та комент хэсэгт нэмэх 18 гэж бичээрэй. Би таныг аварч чадна. Би таны молкоч гансүх. Чи энийг унш та.